Өнөөдөр оройнд 2 дахь өдрийн хичээлээр эргэлж уулзалж байгаа. За өнөөдрийн хичээл маань ганц лааны бүтэц. Өчигдрийн хичээл дээр өмнөх хичээл дээр хэлсэн адил тийм ээ. Лааны бүтэц дотор маш олон бүтэцүүд байдаг. За хамгийн түрүүнд ганц лааны бүтэцийн талаар ярих байгаа, тайлбарлах байгаа. За лааны бүтэц дотор ганц лаанаас бүтсэн бүрдэл, за хоёр лаанаас бүтсэн бүрдэл, гурван лаанаас бүтсэн бүрдэл гэх мэт. За дээдлийн 3 гэдэгтэй 1-3 хүртэл бүтэцүүд байдаг. Бид ирэн дараагаар сурах болно. За хамгийн ихэнд нэг лааны бүтэц, ганц лааны бүтэц буюу хамгийн ихэнд мар бузуулаа. Монголоор баг лааны гэж болохоор тийм ээ. Мар бузуулаа. Энэ лааны харагдах байдал. За лааны харагдах тийм ээ. Маркетинг сэтгэл зүй. За тэгээд харилцах арга зүй гэсэн. Энэ 3 сэдвээр өнөөдрийн хичээлийг үргэлжлүүлэн явуулъя. За мар бузуу кандл маань 2 төрөл байдаг тийм ээ. Бэрш мар бузуу кандл болон бүлэш мар бузуу кандл. Бэрш мар бузуу кандл гэдэг нь ерөнхийдөө аваа кандл. Энэ лааны маань нээлт болон хаалт нь маш хол байдаг. Маш том. Одоо жишээ нь улаан лаа тийм ээ. Хүчтэй уналтыг үзүүлж байгаа. Бэрш мар бузуу лааны хувьд нээлт нь одоо энд байх хэрэгтэй. Нээлт нь энэ шүү дээ тийм ээ. Нээлт хаш нэгээд шууд доошоо оноод төчтэй явсаар байгаад хамгийн дотлын үндэ хүрээд жохон зүг гаргаад хаагцсан. Энэ дороо үл мэдэгдэх жохон зүг байж болно. Шууд зүгүүд тэрчээр ингээд битүү улаан хаагчих болно. Хамгийн доод цэгт өрсөн үн дээр шууд доотлолтой хаагд. Заралт хүчтэй явагдаад тэрчлийн заралт одоо ямар ч одоо бай орж ирээгээр заралт тэрчээр явагдаад дууссан. Заралт даван гол юмсан гэсэн. За дээдлийн хайцгийн хүрээнд тийм ээ. Энэ бол хайцэг юм шүү тийм ээ. Хайцэг хаш энд нэгээд баг зэргийн жаахан дээш хайцыг үүсгээд энд зүүнний үзүүр нь байж болно. Зүүнний үзүүрүүч байж болно. Гэхдээ бүр ийм бүтэн харагдахыг ховхон байдаг учраас баг зэргийн зүйтэй байхад гэмгүй. Баг зэргийн зүйтэй за тэгсэн баг зэргийн зүйтэй тэгээд ирчилсэн доош маш том улаан кандл. Орогтом улаан кандл. Энэ кандл нь хүчтэй уналтыг бидэнд хэлтгэдэг. За нөгөө талын эсрэгээр тийм ээ хүчтэй уналтыг хэлтгэж байгаа байх юм бол хүчтэй өсөлтийг хэлтгэж байгаа байх хэрэгтэй шүү дээ. За хүчтэй өсөлтийг хэлж байгаа маань бүлэш мар бузуу кандл. За хашийн нээлтийн хувьд тийм ээ нээсэн цэгийн доотлолтой. За хашийн нээсэн цэгээс огцом дээш өсөөд энэ нэг цагийн лавлаа гэж нэг цагийн хүрээнд өсөлт нь тасалт руу явсаар байгаад хаагцсан. Энэ лаг бүлэш мар бузуу кандл. Power candle. Power candle. Энд юу болсон бэ? Зах зээлийн ардлын сегментэнд юу болсон бэ гэвэл заралт огт орж ирээгүй. Энэ хугацаанд нэг цагийн хугацаанд тийм нэг цагийн хүрээнд заралт огт орж ирээгүй. Нийлүүлэлт. Тэгээс илүүтэй эрэлт маш хүчтэй байсан. Эрэлт маш хүчтэй байсан улмаас энэ өсөлт хөдөлгөөн маань хүчтэй явагдсан. Өсөлт хөдөлгөөн маань хамгийн дээдлийн нэг цагийн хүрээнд очиж хаагдаж болох боломжтой өсөлтөөр очиод дээрээ үл ялэг жижигхэн юу гэдгийг зүү гарахгүй гэдэг. За бараг л гарахгүй шүү. За гарсан ч маш цэцэг тийм ээ. Жижигхэн. За тэгээд яг энэ хэсгээр очиод лаа мэд гэдэг хаагдчих. Ийм байна. Яг ийм хүү хэмжээтэй. Одоо юун дээр энэ лаа маань өөрөө бас чарт дээр харахад тэрхүү ховорхон тохиолддог. Тийм зүйлтэй. Энийг юун дээр хайж үзэж юм хэвлээ. Чарт дээр хайж үзээ даа. За энэ бол маш том дээрээ ороод сүү бүших юм тийм ээ. Энэ шүү дээ. Энэ лаг бол бэрш мар бузуу кандл. За одоо энэ ламтай харьцуулбал энэ лан өөрөө маш хүчтэй орж ирсэн. Бас л мар бузуу кандл. Энэ ланы хувьд мар бузуу кандл. Энэ
ийм байна. За энд бол тийм ээ энэ лаануудын хувьд өмнөх лаануудыг харах юм бол энэ лаанууд өөрөө маргузу bullish маргузу cancel болж ирж байна. Харсан баг тийм ээ. Дээд бодлоо баг зүг шахав. Зүг байсан ч маш жижиг хэмжээтэй ийм л байдаг. Харагдсан нэг юм хөө тийм ээ. Харагдсан нэг юм хөө. Маргузу cancel. Харагдсан. Энэ маргузу cancel шүү дээ. Бас маш хүчтэй. Энэ маргузу cancel. Энэ маргузу cancel. За маргузу cancel маань тийм ээ. Улам маргузу гарвал, улам маргузу cancel гарвал маш bearish буюу маш ойлголттой байрны тохиол болдог. Хааш үйлчлэн downtrend тохиол бодлоо олж өгдөг. За өсөлтийн ногоон лааны ногоон маргузугийн хувьд тийм ээ ногоон маргузугийн хувьд ийм лаан эцгийн хүрээнд ч юм уу төрөлхийн хүрээнд цагийн хүрээнд үүсгэхэд тэр цагийн хүрээнд маш хүчтэй өсөлт бий болох өсөлтийн тренд үүсхий тохиолж өгдөг. Хааш үйлчлэн өсөхийн тохиолж өгдөг. Тийм байна. Лааны ардлын сэтгэл зүг, лааны сэтгэл зүг тийм ээ. Лааны сэтгэл зүг энэ хэсэг дээр bearish маргузугийн үед bearish маргузу гарахын зах зээлийн ардталт арчаачдаг дунд ямар сэтгэл зүг үүсч байдаг вэ гэвэл энэ лаан өөрөө заралт маш хүчтэй яваад шаардлагатай. Заралт худалдан авалт ерөөсөн ямар ч завсраггүйгээр худалдан авалт гарахгүйгээр маш хүчтэй заралтууд явагдаж шаардлагатай. За дээрээс нь худалдан авагчид зах зээлээ шахагдаж тийм ээ. Цаашид одоо селлер буюу арилжаач одоо зааж байгаа хүмүүс нь селлер зах зээлийг удирдах уралтыг үргэлжлэхийн тохиолж өгдөг. Одоо арилжаа хийж явах үед тийм огцон ийм уралтын маргузу cancel үүсч үйл яах нь. За ерөнхийдөө байс шавьдаад гарчиж байгаа юм шүү. Тэнийг одоо зах зээлээр үлдсэн арилжаач тийм ээ. Сэл харах юм шүү. Заалт явах юм байна шүү. Заалт хүчтэй үүсгэх явах юм байна шүү гэсэн ийм тохиол үүсчихэд. За тэгээд bullish маргузугийн хувьд энэ л байна тийм ээ. Худалдан авалт маш хүчтэй явж шаардлагатай. За тэгээд хоёр дахь бидний өгдөг сигнал нь тийм ээ. Селлер зах зээлийг шахагдаж байгаа бөгөөд цааш худалдан авагчид зах зээлийг удирдах өсөлтийг үргэлжлүүлнэ гэж ийм сигналыг өгдөг. Bullish маргузу cancel гарвал худалдан авагчид маш хүчтэй байна. Илэрхийлэн худалдан авалт маш хүчтэй байна. Худалдан авалт маш хүчтэй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Эрэлт маш хүчтэй байна гэсэн үг. Энэ дунд нийлүүлэлт орж ирэхгүй. Эрэлт маш хүчтэй байх юм бол огцон өсөлтүүд орж ирдэг. Өсөлтүүд маш хүчтэй орж ирдэг. Огц заалт орж ирэхгүй бол тэр чинь шууд л огцон өсөд шүү дээ. Яг энэ огцон өсөж байгаа энэ хэсгийг зах зээл бидэнд хэлэхдээ харуулгатай ямар байдлаар тохиолж үлдээ вэ? Bullish маргузу cancel гарч ирж тохиолж. Bullish маргузу cancel гарч ирж байгаа гэдэг нь компьютерийн ард суугаад арилжаа хийж байгаа бүх арилжаач тийм ээ. Фаундууд байна, банкуд байна. Хүмүүс хашиг дээш шийдэх хүсэлтэй байна. Хашиг дээш үүсгэх хүсэлтэй байна. Тодорхой хэмжээнд тийм ээ. Тодорхой дээдлийн одоо юу гэдэг нь хаш 1800 хаш дээр ч юм уу 1900 хүртэл шийдэх сонирхолтой байна. Спортын тэнд тарах юм бол 1900 хүртэл шийдэх сонирхолтой байна гэсэн тиймэрхүү сигналыг бидэнд өгч идэх байна. За лааны сэтгэл зүй буюу маргузу cancel psychology нэг иймэрхүү байна. За тэгээд чарт дээр ажиллаж харъя тийм ээ. Чарт дээр ажиллаж харъя. За одоо энд за зөвхөн энд хашийн хамгийн хайцын тогтчод энэ indexation-ийн ардталт нь яг энэ ногоон cancel бол indexation буюу шийдвэр рүү cancel өсч хаш өсөд явж байхад шийдвэр рүү cancel гарч байна гэдэг маань эндээс buy хийсэн арилжаачд маань гэдэг багаар position буюу ашуудаа авч хаагаад зөв хэмжээний баяр үлдээд баярлж байгаа марч байгаа. Ингэж явахад нь sell арилжаач орж ирээд тэгээд buy явах уу sell явах уу гэдгийг шийдэж байгаа гэсэн. Энэ шийдвэрт хүрээгүй. Ардлын шийдвэрт хүрээгүй байхад энэ маргузу cancel маш хүчтэй. Энэ доотлоо нэлийн зүйтэй. Гэхдээ энэ нэлийн бүр баавартай ингэж гарч ирж байгаа гэдэг маань өөрөө энэ хаш бол ирэх магадлал нэлийн өндөр байна. Sell явах магадлал өндөртэй болж шүү гэсэн.
сигналыг өгч байна. За тэгээд энэний ардаас одоо засвар хөдөлгөөнүүд тийм ээ засвар хөдөлгөөнийг аваад тэгээд эндээс сэлд гарч байгаа асуудал. Дараагийн юу хүртэл суппорт. Тэгээд энэ суппорт наач тийм энэ суппортын хүртэл гэдэг. Энэ хүртэл сэлд гарч байгаа орчууд асуудал. За дараагийн марбузук хандл харагдаж байна. Энэ харагдаж байна тийм ээ. Энэ маш том марбузук хандл үүсэж байна. Энэ марбузук хандл маань юу яасан бэ? Энд маш хүчтэй левел хийсэн шүү. Маш хүчтэй спорт левелийг хэвдэж доош орж ирсэн. Хэвдэж доош орж ирсэн бол бид нар ямар яаж ярилцаанд орох шууд алдсан тоглоомгэр брейк хийснийхэн дараа буцаж фул бэк буюу дахин шалгалт хийх үед нь эндээс арилжаанд ороод тэгээ энэ яг энэ хэсгээс арилжаанд орно гэсэн. Эндээс арилжаанд ороод дараагийн левел нь хаана тэр хүртэл нь ашиг барина гэсэн. Одоо энэ хүртэл ашиг барина гэсэн. Энэ хүртэл ашиг хийгээд тэндээс арилжаанаас гарна. За тэр 3 дахь марбузук хандл хаана өсөж байна? Өнөө ихэд даун тренд буюу уналтын тренд хүчтэй байна шүү дээ. 3 дахь марбузук хандл нь энд өсөж байна. 3 дахь марбузук хандл энд үсээд за тэгээд огцсон эндээс бол шууд дагсан сел арилж буюу агрессив энтер хийж болж байна. Эндээс шууд эндээс арилжаанд ороод доош энэ хүртэл дараагийн левлийн хүртэл байх боломжтой марч чад. Энэ хүү байдлаар бид зах зээл дээрээс сигнал авч арилжаанд орж болох нэ. Зах зээлийн илэрсэн одоо юу гэдэг график чарт дээр гарч ирэх илэрсэн нэг иймэрхүү байдалд илэрх нэ. Энийг маш сайн тогтоож авах хэрэгтэй. За та бүгдээ бүгдээрээ trading view-тэй ажиллаж чадчих байгаа. Тийм учраас trading view application-аа гаргаад тодорхой хэмжээний алтан дээр ч юм уу тийм ээ. Индекс дээр ч юм уу тэр бүгднээр нь яг нэг цагийн хүрээнд баг 4 цагийн хүрээнд 30 минутын хүрээнд яг ийм candle-ууд хаана байна гэж хайж болоод нүдэндээ тасгаж ирсэн дээр. За дараа нь арилжааны гэдэг уушлаа хичээлийн 3 дахь сери тийм ээ. Арилжааны арга зүй, арга техник гэж байна. За одоогийн хамгийн ихний арилжааны арга зүй гэх юм бол бид support resistance ашиглаж арилжаанд орох нь маш ашигтай. Одоо энд юу болж байна? Энд support level үүссэн байна тийм ээ. Support level үүссэн. Одоо support level үүссэн левелийг маань хүчтэй марбузук хандл доош эвдэж орж ирж байна. Доош хүчтэй марбузук хандлаар эвдэж орж ирээд буцаад pull back хийж шалах үед нь эндээс бид SL биш энтриг хийгээд дараагийн support level хүртэл ингээд арилжаанд орчих бол. Дараагийн support level хүртэл арилжаанд ороод хангалттай ашиг авч болно. Support level-ээс support level хүртэл support одоо жишээ нь энд харахад одоо энэ дээдлээ шүү дээ. Одоо энд бол юу харагдаж байна л да. Энд бол жижиг хэмжээний level харагдаж байна. Энэ level-ийг марбузук хандл шууд эвдэж орж ирсэн шүү дээ. Энэ марбузук хандл ингэж эвдэж орж ирэхэд хардаас нь агрессив entry хийгээд энэ хүртэл бас явуулж болно. Энэ гэхдээ энэ төрлийн entry маань гэдэг хүлээц муутай гэх юм уу жаахан юу гэдэг баталгаа муутай төрлийн entry. Энэ төрлийн entry-г хийгээд байгаарай гэж би бол зөвлөхөргүй. Би бол энийг баг хийдэггүй шахав. Тэгэхээр энэ pullback үгүй анхан шатны арилжаач тийм ийм pullback хүлээж аваад захиалга яг эдээс нь сайхан өгөөд орчих хэрэгтэй. Энэ бол маш гоё арилжааны арга барил. За дараагийн дахиад кейс хаа тийм ээ. Дараагийн кейс маань юу вэ? Бас support level маш сайхан өргөн хэмжээгээр 100 бүс болгож зурдаг хэвээр. За энэ шалгасан. За тэгээд энэ support маань өөрөө break хийж support маань эвдэрж штеп. Support эвдэрэхэд бид pullback-ийг хүлээж аваад дахин support шалгах үед нь бид дахиад арилжаанд ороод дараагийн support-ийг хүртэл яваад өгч хэрэгтэй. Арилжаа авч хэрэгтэй. Энэ бол нэг харцах $100-аас $600-ийн арилжаа харагдаж байна харцах. Тийм байна. Тэгэхээр энэ хүү байдлаар арилжааны арга зүй энэ хүү байдлаар арилжаанд орж болох нь. За дараагийн хэсэг тийм ээ. Би энэ зүйлийг ярив. Support level хашийн доор байх юм бол support гэж ярина. Хашийн дээдлэлт байх юм бол тийм ээ. Энэ level хашийн дээдлэлт байх юм бол resistance буюу таацна гэж ярина. За тэгээд support бол support level маань үргэлж support байгаад байдаггүй. Resistance маань ч гэсэн support байгаад байдаггүй. Энэ маань наасташ холилдож солиодож байдаг. Одоо энэ бол өчигдрийн DJI Dow Jones-ны юу Richard энэ өчигдөр яг иймэрхүү байдалтай байж бод. Одоо энэ болохоор яг энэ левлийг маш хүчтэй марбузук
Одоо энэ хамгийн сүүлд үсэн энэ Marbuzu candle-ыг ажиллаж байгаа тийм. Маш гоё Marbuzu candle үүссэн. Marbuzu candle үүссэнгүүт нь яасан бэ гэхээр Marbuzu candle хүлээж яваад хажиг энэ гирэнгүүт нь орно гэд төлөвлөж байгаад тэгээд энэ доош энд хурж ирээ савлгааны хурж ирэнгүүт нь доош дараагийн левел хүртэл орсон. Одоо яг энэнийг бол яг аажаад хичээл орж яхад би бол нэлээд хүмүүст харуулсан тийм ээ. Давж онсоор эргэж хурж ирээд энэ бүр доош энэ хит л яг боломжтой гэж хэлж байсан. Би яг тэр тэмдэглэсэн байна. Харчих. Яг pullback нь боцож яг хурж ирж шалгах гэж хэлсэн. Яг маш гоё юу үсгээд энэ шүү дээ. Энэ хэсэг. За би хурц тавьсан газрын тэмдэглэсэн байсан. Энд хүрэн гэт. Энэ хөдөлгөөн маань яасан байна вэ? Левлийн дахин шалгаад Marbuzu candle үүсээд Marbuzu candle-ээс дахин шалгаад эндээс шорт харилцаад ингээд орох нэ шорт. Эндээс энэ хүртэл нэг их хэсэг бараг $700 өстэй $700 харилцаа. Channel дээр харсан бол өчигдөр би энэ дээр бараг $8,000 ашиг хийсэн энэ дээр яг иймэрхүү хэмжээнд. Иймэрхүү хэмжээний ашиг хийсэн байна. Иймэрхүү байдлаар Marbuzu candle-ыг ашиглаж болно залуучуудаа тийм ээ. Яг тренд лайн яг хилэнд харуулаад нэг хүүг нь хачаад эцснийхэн дараагаар буцаад pullback хийхэд нь харилцан болж болдог байна. За тэгээд өнөөдрийн хичээл маань энэ хүрээд дуслаа.